За энэ тремдийг ерний сонсностой үргээ. За ихэн яаж Google.com-ыг ашиглаж эдийн засагтай холбоотой артикл хайх вэ гэдэг зүйл бөгөөё. За хамгийн эхлээд бид нэр Google.com-ыг сонгоно. За Google.com-ыг сонгосны дараа бид нар хайлт хийхдээ сайт буюу вебсайтнаас хайлт хийх учраас сайт гэж бичээд тодорхойлох 2 цаг тавь. За үүний дараа бид нар нэг спейс аваад BBC.com, Reuters.com гэх мэтлэн аль биесны итгэмжлэгдсэн найдвартай эдийн засгийн артикл тавигддаг вебсайтуудынхаа яг вебсайт хаягийн тавьж өгнө. За жишээлбэл би BBC.com гэж тавина. За ингээд тодорхой хэмжээний зай аваад за яг ямар эдийн засгийн keywordтэй тийм үү артикл хийж байгаа тэрийг бичиж өгч жишээлбэл засгийн газрын subside. За тэгээд 2025 хэмлэг 2025 бичигдсэн засгийн газрын subside-тай артиклууд BBC.com-оос хайлт хийж гарч ирнэ. За хэмжээдүүлээ сайт BBC.com government subside. За ингээд хайлтын үр дүн бачиж байна. Ерөнхийдөө BBC.com-оос сондор үндэслээд засгийн газрын subside-ийн бүм татастай холбоотой 2025 бичигдсэн ийм артиклууд гарч ирнэ гэсэн байна тийм ээ. За Америкийн улсын засгийн газар за хичээл ингээд гараад очиж. За ингээд жишээлбэл орж харцгаая тийм үү. Америкийн 2 хоногийн өмнө улсын засгийн газар дараа 7 хоногт хоолны тусламжаа төлхөө зогсооно гэж. Энэ нэгсэндээ нөгөө засгийн газрын subside-тэй холбоотой зүйл байна. За гэх мэтлэнгээр та маань өөрийн хүссэн вебсайтаа зааж өгөөд тийм ээ өөрийн хүссэн вебсайтаа зааж өгөөд өөрийн сонирхож байгаа сэдвээ бичээд тийм үү. Тэгээ оноо бичснээр яг тухайн вебсайтанд хэрэглэсэн таны зааж өгсөн тэр сэдвийн дагуу артиклууд гарч ирэх юм аа. Анхаарал тавьсан явдал баярлалаа.